Хүнлэг дээрэмчин Альберт Спажиари. ертөнцийг гайхуулсан гэмт хэрэг мафийн бүлэглэлийн талаар маш олон нийтлэл сурвалжлага тэр байтугай кино ном зохиол бий. Гэхдээ тэрхүү хэрэгүүдийн ихэнх нь алаан хятадтай холбогдсон байдаг. Харин бидний одоо өгүүлэх хэрэг бол түүхэн тохиолдсон хамгийн хүнлэг гэмт хэрэг хэмээн тэмдэглэгдсэн юм. Зэр зэвсэг үзэн ядалт харгас хэрцгий зүйл хэрэггүй буюу Sans Arms and Violence гэсэн ураатай дээрмийн бүлэг өнгөрсөн зууны 70-аад онд Францын цагдаа эрен сурвалжлах ажилтнуудыг сандаргаж нэг талаас уурыг нь барж нөгөө талаас гайхшруулж байлаа. Францын Société Générale банкыг дээрэмдсэн хэрэг өнгөрсөн 40 жилийн дотор элдв домог яриа зурглаар чимэглэгдсээр нэг л мэтгэд 20 дугаар зууны агуу хэрэгүүдийн доонд орсон юм. Тэр бүхэл банк дээрэмдсэн олон хэрэгээс хамгийн зоригтой шүүх цагдааг басаж өдөө хатгсан хэрэг байлаа гэж цагдаа нар тэмдэглэсэн байдаг. Банк ухаад их хэмжээний мөнгөтэй болсон дээрэмчид хурдхан зогтохын оронд баяраа тэмдэглэн банкн дотор арх угаад сууж байсан гэхээр аргагүй л зоригтой залуус энэ хэргийг үлджээ. Ингээд адал явдалт зохиолын баатар болоход ч буруудахгүй хүнлэг дээрэмчдийн үйлдсэн хэргийг эргэн санацгаая. Францын Société Générale банкыг дээрэмдсэн хэргийг гэрэл зурагчин Альберт Спажиари зохион байгуулсан гэж үздэг. Армийн офицер байсан тэрээр цэргийн албанаас халагдсан хойно Ницца хотод гэрэл зургийн ажил эрхэлж байлаа. Цалин хөлс хангалтгүй байсан уу эсвэл хэрэг нь амжилттай яваагүй юу? Ямар ч гэсэн Альберт гэрэл зургийн хортой зуралдаж сууснаас хөнгөн аргаар баяжих замыг илүү сонгосон юм. Хамсаатан хайгаад ч байх хэрэг алга. Цэргийн алба хамтдаа хааж жаргал зовлонгоо цугтаад болсон армийн найзууд түүнд хангалттай байлаа. Тусгай албаныхан мэдээлэл олох, нууц хадгалах, авиас чадварыг бүрэн эзэмшсэн эрчүүд зэр зэвсэг үзэн ядалт харгас хэрцгий зүйл хэрэггүй бүлэгт нэгдэн оржээ. Тийм болохоор л дээрмийн бүлгээс цагдаа нарт ганцхан Альберт л баригдаж бусдынхын сураг одоо ч олдоогүй юм. Альберт ч дараа нь оргож чадсан гэхээр жинхэнэ мэргэжлийн бүлэг байсан тодорхой. Дээрэмчид Société Générale банкны хадгаламжийн өрөө хотын ус сувгийн газраас холгүй адгийг олж мэджээ. 8 метрийн хонгил ухахад л хүрчгэн гэсэн үг. Гэхдээ 1 метр өргөнтэй бетоныг зоолж тусгай хамгаалтын төмөр шугамуудыг таслах шаардлагатай байв. Газар шорооны ажил их биш ч банцтай ойрхон тулд сонор сэрэмжтэй авахгүй болохгүй. Ингээд тэд банкны тохиолын системийг чимээ шуугаан дөргөлтөнд багуугаар дасхан дуурахгүй болгох арга сэтлээ. Дээрэмчид банкны хананд сэрүүлэг тавьж дуршихад шүн дундуур сэрүүлэг ажилласан ч тохиол чимээгүй хിവэр байсан аж. Ажлаа эхлэх цаг болжээ. 2 сарын дараа болох Бастилийн цамхгийг эзлэн авсны баярын өдрүүдэд Société Générale банкны хувь заяаг шийдвэрлэхээр тогтлоо. 1976 оны 7 дугаар сарын 18 ямар ч өөсөв алдаа матаггүй дээрмийн ажиллагаа явагдсан ч энэ нь дээрэмчдэд хангалттай санагдсангүй. Амжилтандаа итгэлтэй байсан тэд банкнд арх даруулга барин орж Бастилийн цамхгийг эзэлсэн баярыг баяжсан баяртайгаа хамттан тэмдэглэв. Хэргийн газарт очисон цагдаа нарын яриагаар бол шоуны дараа үлдсэн хоосон шил хоол ундны үлдэгдлийг харахад томоохон хэмжээний найр болсон шинжтэй байсан гин. Өрөөний ханыг банкны нууц хайрцагнаас олдсон орон нутгийн алдарт оддын эротик зургаар чимж ёстой л жинхэнэ баяр болсон байжээ. Харин цагдаа нарт тэд зэр зэвсэг үзэн ядалт харгас хэрцгий зүйл хэрэггүй гэсэн гарын үсгээ үлдээсэн дараа нь тэдний нэрийн хуудас болсон юм. Хүнлэг дээрэмчид 50 сая франк, одоогийн аншаар 30 сая евро бэлнээр аваад гэр гэртээ харьсан ажээ. Ницца хотын дарга мэдлэлтэй байсан бүх цагдааг хөл дээр нь босгон төгшүүр зарлагтаа дээрэмчдийн авиас чадварыг үнэлж байгаагаа хэлхээ мартсангүй. Асар их хөрөнгө мөнгө зарж мөрдсөний дунд Францын цагдаа нар толгойлогч Альберт Спажиарыг баривчилж чадлаа. Ойрхон дорнодод аялаад ирсэн түүнийг Ницца хотын онгоцны буудлаас баривчлахад хэргийн эзэн гэдгээ огт хүлээгээгүй ч түүнийг гэмт хэргийн бүлгийн толгойлогч хэмээн яллахаар шийджээ. Гэвч хүнлэг дээрэмчид толгойлогчоо аврахын тулд дахиад л олонний гайхал төрүүлсэн алхам хийсэн юм. Гайхал төрүүлсэн гэхээсээ илүү оргохын тулд хүн төрлөختний хэрэгэлсэн хамгийн энгийн арга хэмээн нэрлвээс цохилтой. Шүүх хурал дээр Альберт өөрийн гин бурууг баталсан баримт өчөг байгаа гэж шүүгчид хэлжээ. Баримтан дээр тэрээр учрыг нь олохын аргагүй хэдэн зүйл бичсэн байсан аж.
Шүүгч нар нууц бичгийг тайлан унших гэж оролдож байх хооронд Альберт зүнхээр л цонхоор үсрэн машин дээр бууж урьдчилан бэлтгэсэн мотоцикл 100 ор сурггүй алга болсон байна. Дараа нь дээрэмчид тэрхүү машины эзэнд дээврээ зас хэмээн 5,000 франкийн нөхөн төлбөр илгээсэн аж. Түүний талаар Аргентинд баян тансаг амьдарч байгаад 1989 онд өмнөө өвчнөр нас барсан, нийцад оршуулсан гэсэн онол цуврал гарч байсан ч харин хамсаатнуудынх нь нэр ус зүс царайны талаар ямар ч мэдээлэл олдсонгүй. Гэхдээ түүх ингээд дууссангүй. 2010 онд Францад Амиго хэмээх зохиолчин бичсэн Société Générale банкны хэргийн талаарх ном гарч зохиогч нь уг хэргийг Альберт Спажиари биш өөрөө үлдсэн гэж батлан бичсэн байв. Мэдээ цагдаа нар зүгээр суусангүй шалгалаа. Амиго гэдэг нь Жак Кассандрыг ихч бизнес эрхлэгч байсан бөгөөд хэрэгт огт холбогдлгүй итгээд байжээ. Альбертыг шоронгоос оргоход түүнд улс төрчид армийн томчууд үнцэрхэг үзэлтнүүд тусалсан хэмээн олон мэрэгчлэн сэжиглэж байв. Тэр байтугай мотоспортын алдарт амирчин Кристина Эстросыг түүний зогтсон мотоциклийг жолоодож явсан гэж хүртэл буруутгаж байлаа. Шүүхээс Альберт Спажиарыг бүх насаар нь 20 хялаар ичнээ шийтгэж дэлхийд даяар эргэн сурвалжилж эхэлсэн. 2000 онд Америкийн нэгдсэн улсын тагнуулын төв газрын мэдээнд түүнийг Чилийн нууц цагдаагийн газарт ажиллаж байгаа хэмээн дурдсан байдаг. Харин Италийн цагдаагийн газраас Альбертыг 1989 оны 6 дугаар сард Италид нас барсан түүний цогцсыг Францад нууцаар авчирч ээжийнх нь гэрийн өмнө тавьсан байсан гэж баталдаг. Тэрч байтугай Альбертийн эхнэр Эмилиа нөхрийнхөө цогцсыг хоньны махан дунд нууж нутагт нь аваадсан гэж хэлж байгаа. Эхнэр Эмилиаг нь энэ хэрэгт оролцсон байж болзошгүй хэмээн хэд удаа байцаалт авч байсан ч тэрээр ганц ч үг амнаасаа унгаагүй. Нөхөртөөгөө тэр үеэс хойш уулзаагүй гэж мэдүүлж байсан болохоор түүнийг хэлс хэрэгээр яллаж болохгүй. Францын цагдаа нар шөнө дунд гертэн дайран орж Альбертыг байгаа эсхийг мэдхээр гиндүүлж байсан удаатай. Ганц ч хүний хамраас цус гаргаагүй гих хүнлэг дээрэмчдэд талаар хэд хэдэн ном гарч Канада, Франц, Их Британи, Чехэд уран сайхны кино хийгдэн 100-ны гэмт хэрэг хэмээн залсан ч үнэндээ тэднийг амьд өгсөн эсхийг албан ёсоор тогтоогоогүй л явна. Хэдэн үнэтэй бүлэг байсан, ямар этгээдүүд багтсан, өөр ямар хэрэг үйлдсэн гэх нь байтугай баривчлагдсан ганц хүн ч хаа байгааг нь мэдэгдэхгүй. Ийм л нэгэн хавтаст хэрэг одоо болтол хаагдаагүй хэвээр. Тухайн үедээ асар их хөрөнгө байсан 50 сая франкийн хувь заяаш тодорхойгүй. Одоо хэрэгтнүүдийг илрүүлэн баривчлалаач гэмт хэргийг мөрдөх хугацаа хэдийн дууссан тул ял оноогч боломжгүй. Хэрэгт холбогдох аюулгүй болсон ч амаа үнчээр хамгсаар байгаа хүнлэг дээрэмчид хэн байсан бэ гэдэг одоо ч хүн бүхний анхаарлын төвд байсан хэвээр.